Урлаг соёлын арга хэмжээний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан төлбөрийн баримтыг авах, олгох хэлбэр шийдлүүдийг танилцуулъя. Бизнес эрхлэгч та арга хэмжээ зохион байгуулан Дуучин Баттай 500 мянган төгрөгийн төлбөр төлж оролцуулахаар гэрээ хийсэн гэсэн жишээг авч үзье. Энэ тохиолдолд Дуучин Батын хувьд төлбөрийн баримтын системээрээ хандан төлбөрийн баримтыг үүсгэж өгөх. Хоёрдугаар, таны үүсгэсэн баримтыг баталгаажуулах байдлаар төлбөрийн баримтыг олгох боломжтой байдаг. Харин бизнес эрхлэгч таны хувьд төлбөрийн баримтыг шууд үүсгэж авах боломж бас байдаг. За үүний тулд Дуучин Батын гар утасны баримтын аппликейшн руу нэвтэрч ороод татвар цэцгийг сонгоод Дуучин Бат дээр үлсэн QR кодыг уншуулна. Бизнес эрхлэгч танай байгууллагын хувьд төлөөлж байгаа ажилтан маань QR кодыг уншуулах бөгөөд ингэснээр баримт үүсгэх боломжтой болдог. За баримт үүсгэх гэдэг товчийг тарна. За Баттай 500 мянган төгрөгийн гэрээ хийсэн учраас мөнгөн дүнгээ оруулж өгнө. За баримт авах гэдгийг сонгосноор дараагийн дэлгэцэн шилжих бөгөөд хэрвээ та мөнгөн дүнгээ зөв оруулсан бол баримт үүсгэх гэсэн товчийг дарж дараагийн дэлгэцэн шилжнэ. Энэ тохиолдолд хувь хүнээр авах, байгууллагаар авах гэсэн хоёр сонголт гарч ирэх бөгөөд танай байгууллагын хувьд байгууллагаар баримтаа үүсгэж авах шаардлагатай учраас хоёр дахь сонголтыг хийнэ. За бэлнээр төлөх гэсэн сонголтыг хийсэн үед таны үүсгэсэн баримт бат дээр шууд үүсэх бөгөөд тухайн үүсгэсэн баримтыг бат баталгаажуулснаар баталгаажсан төлбөрийн баримт үүснэ. Хоёр дахь боломж нь та баримтыг шууд үүсгэх боломжтой. Энэ тохиолдолд бэлэн бусаар төлөх гэдэг сонголтыг сонгоод өөрийн байгууллагынхаа регистрийг оруулж өгнө. Шалгах товчийг дарснаар танай байгууллагын нэр гарч ирэх бөгөөд хэрвээ зөв оруулсан бол тийм гэсэн товчийг дарж дараагийн дэлгэцэнд шилжинэ. Эндээс та бэлэн бусаар төлбөрөө шилжүүлэх банкныхаа сонголтыг хийгээд бэлэн бусаар төлбөрөө шилжүүлснээр тухайн төлбөрийн баримт нь шууд үүснэ. Шууд үүснээр Дуучин Батыг заавал баталгаажуулаа гэсэн шаардлага тавих шаардлагагүй бөгөөд баталгаажсан төлбөрийн баримт нь танай байгууллагын хувьд зардлын баримт болж бүртгэгдэнэ.